Нэг Монгол. Дэлхийн нийтийг нөмөрсөн цар таглыг монголчууд бид нийтээрээ даван туулж чадсан. Хүнд цохилтонд ороод байсан эдийн засаг аажмаар эргэлт буцалтгүй сэргэлтийн замдаа орж байна. Одоо харин монголчууд бид юу юунаас илүү эв нэгдэл дотоод тогтвортой байдлаа сахин хамгаалж нягтрах цаг үе ирээд байна. Яагад гэвэл бид их эзэн Чингис хааны гал голомт их Монгол улсын гал голомтыг сахин суугаа элэг нэгт эх орн нэгтээ нэг монголчууд шүү дээ. Нэг монгол хөтөлбөр эхэлж байна. Нэг Монгол. Welcome to Mongolia. Монгол улсын гадаад нэр хүнд олон улсын тавцанд өссөөр байна. Монгол улс нэн тэргуунд хоёр хөрштөөгөө найрсаг харилцахын зэрэгцээ Европын хүчрэг орнуудтай ч харилцаа холбоогоо зузаатгасаар. Холбооны бүгд найрамдах Герман улсын ерөнхийлөгч Франк Вальтер Штайнмайер Монгол улсын ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийлээ. Энэхүү түүхэн айлчлалаар Монгол Германы харилцааг нэг шат ахиулж стратегийн түншлэлийн төвшөнд хүргэсэн. Gerne. Gut. Bist Deutsch? Das ist von mir? Ja, ich spreche Deutsch. Danke. Sprichst du auch Deutsch? Vielen Dank. Ich bin in Deutschland aufgewachsen. Ach so. Kannst du prima. Холбооны бүгд найрамдах Герман улсын ерөнхийлөгч Штайнмайер гэргийн хамт Монгол улсад төрийн айлчлал хийлээ. Монгол улс холбооны бүгд найрамдах Герман улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн хүрээнд хоёр орны харилцааны төвшинг нэг шат ахиулан стратегийн түншлэлийн төвшөнд хүргэж хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа. Эрхэм ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцүүх танд болон танаа ард түмэнд биднийг урьж найрцаг дотноор хүлээн авсанд гүн талархал илэрхийлье. Олон улсын ээдрээтэй нөхцөл байдал, геополитикийн эгзэгтэй энэ цаг үед Монгол улс ухаалаг гадаад бодлого явуулж байгаа учраас санал бодлоо солилцож байх нь чухал гэдгийг онцолж байна. Эрхэм хүндэт ерөнхийлөгч таны энэхүү төрлийн ажил нь Монгол Германы ард түмний халуун дотн найрсаг харилцаа хамтын ажиллагаанд түүхийн нэгэн шинэ хуудсыг нээж манай хоёр орны ирэх 50 жилийн нөхөрлөл, түншлэл, хамтын ажиллагааны замын зургийг тодорхойлон хоёр орны харилцааг стратегийн түншлэлд хүргэсэн түүхэн онцгой айлчлал болж байна. Талууд засгийн газар хоорондын хилэлцээр эдийн засгийг төрөлжүүлэх, хууль эрх зүй, шүүхийн чадварыг сайжруулах, тогтвортой эрчим хүч, соёл, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин, археологийн салбарт хамтран ажиллах тухай баримтчгүүдэд гарын үсэг зурлаа. Монголыг бол их л хүндэтгэж их л одоо очих юмсан очих ёстой улсын нэг гэж бодож ирж байгаа шүү дээ. Дэлхийн 200 гаруй улсаар энэ яваад ивэл яваал шүү дээ. Яагаад Монголыг онцлол би Монгол руу очих ёстой гэдэг ингээ ирж байгаа юм тийм. Тэгэхээр бид энэ ирсэн боломжийг ашиглаад бол хоёр орны хамтын ажиллагаа бүх талаар хөгжүүлэх, бүх талаар өргөжүүлэх тэр хөрөнгө оруулалт ялангуяа Германы асар өндөр тэр техник, технологи авах юм эдний тулд мундаг их биш шүү дээ тийм ээ. Улмал төвлөлдөд байх шүү дээ.
2025 он хүртэл 300 тэрбум төгрөгтэй тэнцвэрт хэмжээний хөгжлийн санхүүжилт үзүүлэхээр болсон нь доктортой эдийн засгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт, эрчим хүчний шилжилт, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт хоёр улсын төрийн тэргүүн санал нэгдлээ. Энэ тэмээ таны тэмээ. So, dieses Kamel gehört jetzt nur Ihnen. Hat das auch einen Namen? Nerufu. Нэрвиштэй. Энэ таних. Das wir holen, das ist ein Kamelfuß. Das ist keines. Төрийн айлчлал хийснээс хойш 1 сарын дараа Бундестагийн гишүүн цахим хөгжил зам тээврийн сайд Volker Wissig тэргүүтээ хувийн хвшлийн байгууллага мэрэгжлийн холбоодын өргөн бүрэлдэхүүн Монгол улсад айлчлална. Нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, авто замын бүтээн байгуулалт, тээвэр логистик, Монгол залуусыг Германд сурган мэрэгжлийн боловсрол эзэмшүүлэх, хотын төвжирлийг бууруулах зэрэг асуудлаар санал солилцлоо. Нэг Монгол. Бид байгаль их дэлхийнхээ үр шимээр амьдарч байгаа ард түмэн. Монгол гэдэг айл нүүрс, зэс, алт, ноолуураа зарж орлогынхон гол цөмийг бүрдүүлдэг. Үндсэндээ Монголын орлого Монголын говь нутгаас бүрдэж байна. Гэсэн хэдий ч эргээд говь нутгийн байгаль орчин дороотож цөлжилт үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрч бүс нутагт усны асуудал хурцаар тавигдаж байна. Хамгийн гол юм чинь энэ говьд ч усны асуудал хүнд байгаа шүү дээ. Залуу хүмүүс энээр гарч ирээ малмалж байгаа хүмүүс бол ер нь том зөөхөн байна. Манай баян цаг гэл дэлхийд алдартай гэл хүн болгон чэйжэн дэлдэл байна. Яг одоо хөрөд очиход үндсэн баян цагт юм бол сончлоо шүү дээ. Сончлоо шүү дээ. За тэгээ газар гахгүй байна. Бороо ерөөс ордоггүй. Өмнө говийн нутаг яг өвөр хангай дундгой хоёроор зааглаад орж байгаа шүү дээ. Бороо ч одоо ерөөс тэгэл өмнө говийн нутагчлаар оргоо байж чинь. Энэ усныг чи ундаргаар л тариалангийнхаа талбай ногоо тарьж байгаа шүү дээ бид нар. Усны ундаргал жаахан муудаал. Ус их хэцүү. Манай энд чинь. Хаач ногоо урах учраас говьч гэхгүй хаач урах учраас энэ юг усыг л ихлээр шийдэж өгөх юм. Дандаа авах сэтгэлтэй хүн бол хамгийн ядуу хүн. Одоо их дэлхийд Монгол газар нутагта өгөх сэтгэлээр хандах цаг нэгэнд болсон. Болсноор барахгүй бүр оройтчихоо. Үүний тулд говь нутаг руу урсаж байгаа цорын ганц гол болох өнгийн голоо сэргээж дэлхийн улаан номонд орсон улаан нураа тэжээн тэтгэх хэрэгтэй байна. Онго ус гэдэг бол амь нэгт байгалаас яасан юм гол маань тасарч нэлийн олон жил одоо усгүй байсан. Тэ улаан нуур маань байх нөхцөлд бол ер нь малын хоол үсдэжлэр тасарна гэж байдаггүй. Улаан нураа аварч өнг голын урсцыг нэмэгдүүлэхийн тулд орхон голын эхийг хамгаалах ёстой. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хууль бусаар олгогдсон 1000 гаруй лицензийг цуцалж орхон голын хөндийг чөлөөлж
хатаж ширгэж үгүй болох дээрээ тулаад байсан ганг нуурыг сэргээж, техникийн бохирдолд автаад байсан хөвсгөл нуурыг цэвэрлэж байсан түүхтэй. Эргэн саная. Уулуурхайн хууль бус лицензүүдийг цуцлав. За энэ бол Сэлэнг аймгийн Буган тосгоны агуу тэмээх газар. Энэ хүн юу харахгүй юм газар машинуудаа нууцсан байна. Оюн уул, тайн даваа, тосон бомбын руу орхон гол, өдөр гол, ерөө голын айсав газрыг тус хайхамгаалалтанд авч нөхөн сэргээд. Өсгөл далайн гүнживсэн хөлөг онгоц, трактор, зээл 130 гэх мэт 34.7 тонн шатхуу бүхий 6 нэгж техник хэрэгслийг татан гаргалаа. Далаас 80% нь ширгсэн байсан ганг нуурыг хамгаалалтанд авч малчтад 10 худаг гарган цооног татан нуурыг тэтгэж 10-аад га талбайд мод тарин ганг нуурыг сэргээлээ. Ерөнхийдөө ч өөрөө ч гэсэн ер нь Өмнө Говь аймгийг онцгой анхаарах хэрэгтэй. Одоо би анхаарах таавна гэж хэлж байгаа. Тий, ер нь сая одоо ингээд цэвэр усны нөөц юмнуудыг хамгаалах ажлыг өөрөө нэлээд санаачилж хийгээд байгаа. Ер нь усаа хамгаалах ажлыг ер нь нэлээд хий гэж ийм бодолтой байгаа ерөнхийдөө өөрөө бас. Тэр дундаа Өмнө Говь руу бол онцгой анхаарах хэрэгтэй гэж үзэж байгаа. Тэгээ тэрний одоо илч төлөөлөгч болгож намайг яваад очиод нэг уулзаад ирээ гэдэг. Ингэсэн ингээд ийм учиртай. За бид нар энэ онгийн хийдийн дээдлийн хөндлөр үе одоо энэ хар уул хоёрын хооронд байж. Энд өөрөө хэлбэл тэр харагдж байгаа хар уул энэ хоёрын хооронд нь холбосон 14 м өндөртэй бомб тосоод өөрөөр энэ голын урсгалыг боох тийм далан хийнэ гэсэн үг. Тэгээд тэнд цаана яг үгээр 23.5 сая метр куб ус хуримтлагдах юм. Тэгээд тэр хуримтлагдсан усаар яг үгээр онгийн голын урсцыг байнга одоо хавар ургамал уруух хоёр одоо мод тарих хоёр 4 5 6 саруудад онгол татарцсан үед яг урсгалыг байн хангаж авсан юм л те. Усаа нөөцлээд бас усны нөөцлөр гэж ойлгож байна. Одоо онгийн голын хажууд хоёр том одоо нуур хийх юм бол энэ маань эргээд одоо иргэдтэй, ээлтэй, газар тариалан одоо бас тийм ээ малын тэжээл маш олон одоо эдийн засгийн ач холбогдолтой юм байгаамаа. Онгийн голыг ихсгэх юм бол энэ чинь ингээд савтай. Одоо ингээд зүүнчээ ингээд яваад ингээд урагшаа яваад балгасны улаануураас цааш гарна. Сав нь ер нь бол одоо онг ус тасрахгүй явуулах юм бол ямар зогоох вэ? Сайхан байдгүй яг энд ч одоо энэ зэгс нуур нь байж байх нөхцөлд бол олон газрын мал, олон аймаг сумдын мал ирж байгаа үйлчдэг 100 турханд бол онд ороод буцдаг байхгүй юу? Яралтай л бас л төрийн чих сонорт маш сайн хөргмөр болцсон эдэлтэй энэ юусэн. Тэгвэл энэ одоо онг голыг сэргээж улаан нуурыгаа бас сэргээснээрээ бороо орох давтамжийг бас нэмэгдүүлж чадна гэдгийг эрдэнэт судлаачид бас хэлж байна. За ингэснээрээ Өмнө Говийн экосистем тэр чигээр нь одоо маш эерэг нөлөөг үзүүлэх ийм сайхан үр дүнтэй ажил болох юм аа. Тэгэхээр манай говьд одоо мод тарьж ургуулахад юм тулгамдах хамгийн гол асуудал нь юу вэ? Одоо хамгийн тулгамдах асуудал бол ус л ба шүү дээ. Усаа сайхан бэлдээд өгчөд бол модоо ургуулчихна. Онг голыг хамгаалж улаан нуурыг сэргээх ажлыг Монгол улсын ерөнхийлөгч өөрийн анхааралд авч хэрэгжүүлж эхлэхээр боллоо. Байгаль орчны талаарх бодлого бол Монгол төрийн бодлогын цөмд байх учиртай. Нэг Монгол. Монгол улс 2002 онд бүгд найрамдах Конго улс руу 2 офицер ихийг сахиулах ажиллагаанд илгээж байна. Монгол улс өнөөдөр дэлхийд инхийг сахиулагчдын тоогоор 24-р, эмэгтэй инхийг сахиулагчдын тоогоор 17-р жагсаж байна. Монгол цэргүүд дэлхийн 13 улсад нэгдсэн үндэсний байгууллагын инхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэжээ. Айман зууны тэртээ Чингис хааны цэргүүд дэлхийн талыг төвшөтгөж явсан бол өнөөдөр
Дэлхийн энх тайвны төлөөх үйлс хэрэгтэй. Монголын 22 мянган цэрэг эрс аав ээжийн зоригт охид хүүгүүд зүтгэжээ. Нэгдсэн үндэсний байгууллагын Кипр дэх энхийг сахиулах үйл ажиллагааны хүчний командлагчаар түүхэнд анх удаа монголчууд бидний бахархал болж Монгол генерал хүчний ерөнхий командлагчаар томилогдлоо. Бүхэн Монгол улсын ерөнхийлөгч зөвлөгчний ерөнхий командлагчид нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын шийдвэрээр бүгд найрамдах Кипр улсад явагдаж байгаа энхийг сахиулах ажиллагаанд хүчний командлагч нар томилогдсныг илтгэе. Төрийн тэргүүний гадаад бодлого, энхийг эрхэмлсэн үйл ажиллагаа, нэгдсэн үндэсний байгууллага дахь Монгол цэргийн энхийн төлөөх үйл хэргийг нэгдсэн үндэсний байгууллага өндрөөр үнэлж, энхүү түүхэнд анх удаа Монгол генерал энхийг сахиулах хүчний командлагчаар томилогдлоо. Энэ бол Монгол цэргийн нэр хүндийг дэлхийд өндөрт өргөсөн том итгэл, том хариуцлага байлаа. Нэгдсэн үндэсний байгууллагын хүлээсэн үгээр нэг төртөө биелүүлж байгаад бас өдөрт талхал илэрхийлсэн. Энэ бол одоо Монгол улсын нэр хүнд олон улсын тавцанд бас өндөр байгаагийн одоо илэрхийлэл. Түүний бас нэг баталгаа бол одоо та их хөлөх сахиулах хүчний одоо командлагчаар томилогдож байгаа явдлага. Энэ бол одоо үнэхээр нэг төрлийн үүргээ. Энэ Монгол улсын зөвлөлтний одоо бидний түүхэнд өмнө гүйцэтгэж байгаа үүрэг юм бэл. За мөн одоо таны гадаад бодлогын хүрээнд маш олон улс орны төрийн тэргүүнүүд болон за мөн одоо та гадаад улс орнуудад бол бас найзалж байгаа нь бол миний энэ сонгон шалгаруулахад бол бас ихээхэн дэмжлэг болсон гэж ойлгож байгаа. Миний хамгийн анхны ажиллагаа Иракийн 2 дугаар ээлж одоо энэ жил бас нэг 20 жилээ болж байгаа. 18-аас 19 онд бол сектор 9 онд. Таныг ерөнхий сайд байх үед одоо айлчилж байхад би тэнд үндэсний ахлах уу одоо сектор 9 онд уулзчихсан. Одоо таны бэлгэсэн цаг юм. 13 дугаар зуунд дэлхийн талыг төгсгөж явсан эзэн Чингис хааны үр удам 21 дугаар зуунд Монгол эх орноо төлөөлөн дэлхийн энхийг сахиулах үсэд нэр төртэйгээр хүчин зүтгэж байна. Нэг Монгол. Үндэстэн бүхэнд өөр өөрийн имиж онцлог байдаг. Япон хүн гэхээр соёлтой, найдвартай. Орос хүн эх оронч. Харин Хятад хүн ажилч хичээнгүй. Герман хүн цаг яс баримталдаг гэх мэт. Тэгвэл монголчууд бидний имиж, мөн чанар юу вэ? Монголчууд бид чухам хэн бэ? Монгол хүний нандин бүхэн Монгол хүн бүрийн зүрхэн дотор бий. Энэ бол уужуу тайван, ухаалаг, амар амгалан, өр нэмгэн нэнжин сэтгэл. Энэ бол монголчууд бидний мөн чанар, монголчууд бидний имиж.
Монгол хүний угийн энэхүү мөн чанарыг хүүхэд бага наснаасаа мэдэрч Монгол хүн гэдгээ мэдж өсөх нь даяаршиж буй энэ ертөнцид хамгаас чухал юм. Морин хуурын хүг аялгауг сонсоход цаанаасаа л амар амгалан мэдрэмж төрж Монгол хүн гэдгээ санаж сэрдэг. Яг энэ ч утга агуулгаар Монгол улсын ерөнхийлөгч луу жилийн босгон дээр нэгэн зарилгыг гаргасан юм. Морин хуурыг эвхэмлэн дайдлаж түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын засгийн газарт чиглэл боловсгоо. Тус зарилэгт ерөнхий боловсролын байгууллагуудын сургалтын хөтөлбөрт морин хуурын тус хайсан хөтөлбөр хэрэгжүүлэх, хилийн чанд дахь Монгол сургалтын төвүүдэд морин хуур болон үндэсний урлагийн сургалтыг дэмжих тус хайсан хөтөлбөр гаргахаар боллоо. Чингис хааны одонд Монголын морин хуурын чуулга Австралид, Францад, Японд дэлхийн өнцөг болон бүрт тоглож байв. Тэргүүн зэргийн Чингис хаан одонд Монгол улсын соёлын элч морин хуурын чуулгыг найрал хөгжин болон өргөжүүлж, төсөв санхүү материалын баазыг бэхжүүлэх, мэрэгжлийн морин хуурч бэлтгэх тогтолцоог дэмжихээр боллоо. 8 настай бачраасаа эхлээд 80 настай буурлаа хүртэл манай ард түмэн үндэсний бахархал хөгжмийн зэмсэг морин хуураа дээдлэн замж, сурч эзэмсэн өв соёлын дархлаагаа батжуулан бэхжүүлж, даян дэлхийд Монгол өв соёл, үндэсний урлагаа сурчлан таниулж, түгээн дэлгэрүүлж, үр хожтой өвдүүлэн боломжлуулж байхыг нийт монголчуудаа бас уриалж байна. Тэр морин хуураас гарч байгаа их шиг Монгол хүнд юм уу, гадны хүнд энэ Монгол гэсэн энэ 4 цагийн эргэлттэй нүүдлийн соёлтой энэ Тэнгэрээс 100% хамааралтай ийм иргэдийн хүсэл тэмүүлэл юма гэдгийг мэдэрч байдаг. Зүгээр тоглолтог харга биш. Ухаан, сэтгэл, оюун тэгээ бодтойгоор энерги шингэсэн байж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр энерги бол монголчуудын одоо гол дархлааны зүйл болж байгаа хэрэг. Аянууд нь бас амар гоё. Тэгээ тоглолт басан улам гоё идэв. Соёлын өнөөтөө ингээд цааш нь дэлгэрүүлээд тэгээд одоо миний үеийн залуучууд хүүхдүүд сайн сураарай л гэж бодож байна. Хичээлийн хөтөлбөрт оруулж байгаад маш их баярлж байна. Хүүгээ ингэж 9 үйл цагаат цуганда орж ерөнхийлөгчийн зарилгаар морин уур тоглосонд нь маш их баяртай байна. Морин уурыг бол би хүслээрээ сурсан. Ягаад гэвэл үндэсний хөгжим тэгээд дээрэс нь энэс нэг юм тийм өргөнөц санагдахаар хөгжим надад санагдаагүй. Тэгээд яг энэ болохоор амар өргөнөц санагдаа. Тэгээд би морин уурыг сонгосон. Морин хуур хөгжмийн зэмсгийн урлал үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх. Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлдор морин хуурын олон улсын наадмыг 3 жил тутам зохион байгуулахыг чиглэл болголоо. Нэг Монгол. Pleasure to welcome His Excellency Mr. Khurelsukh-Una, President of Mongolia. Зөвжилтийн эсрэг тэр бумад үндэсний хөдөлгөөнийг дэлхийн улс орнууд дэмжиж эхэллээ. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг Арабын нэгдсэн Эмират улсын ерөнхийлөгч
дэмжиж ажиллана гэдгээ мэдгдлээ. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болж тус улсын ерөнхийлөгчийн урилгаар Монгол улсын ерөнхийлөгч Дубай хотноо хүрэлцэн очлоо. Монгол улсын төрийн тэргүүнийг байгаль орчны салбарт эдвэх санаачлагтай ажиллаж байгааг өндөрөөр үнэлэн Арабын нэгдсэн улс Монгол уйгурчин бичгийг Дубай хотноо сүндэрлүүлж тусгайлан хүндэтгэл үзүүллээ. Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо өнөөдөр дэлхийн дээд түвшний уулзалт буюу одоо нэгдсэн үндэсний байгууллагын 28 дугаар баг турал эхэлж байна. Манай улс нэгдсэн үндэсний байгууллагад гишүүнээр эслээс хойш байгаль орчны чиглэлээр 24 гэрээ хэлцээртэй нэгдэн орсон байдаг. Монгол улс сүүлийн жилүүдэд энэ хуралдаас өндөр ач холбогдол өгч ерөнхийлөгчийн төвшөндөөс оролцох болсон. За энэхүү хурал дэлхийн 140 гаруй улсын төрийн тэргүүн зус төлөөлөгчд оролцож байгаа. Тэгэхээр Монгол улсын ерөнхийлөгч дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг асуудлаарх Монгол улсын байр суурийг яг энэ хурал дээрээс одоо хуваарийн дагуу хэлнэ. President of Mongolia. Дэлхийд даяар хэд халалт, гал төмөр, ган гачиг, үер усны гамшиг нүрлэж, байгаль орчин, хүний нийгэмд үлэм хэмжээний хохирол учирч, их нутаа орхин гарах дүргсдийн тоо жилээс жилд өснө нэмэгдэж байна. Энэ их зардал мөнгийг хүндрэлтний өмнө тулгараад буй дэлхийн дулаарл уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх их үйлсэд зарцуулсан бол ямар их хэмжээний ахлах дэвшил гарч хүндрэлтний хөгжил дэвшилд ямар их эерэг нөлөө үзүүлэх байсан бол гэдгийг дэлхийн нийтээрээ эргцүүлэн бодож тунгаан үзэх цаг нэгэнт болсон. Өмнө одоо санал төдий яригдж байсан гарц хохирлыг даван туулах сан байгуулах асуудлыг бол ярилцсан шийдвэрлээ. За нэг өдрийн дотор ойролцоогоор 500 орчим сая $, энэ одоо санд төвлөрсөн. Энэ мөнгийг далаад гарц хүү орнууд мөн уур амьсгалын өөрчлөлтөнд хүчтэй нэрвэгдэж байгаа бүр орнуудад хуваарлах асуудлыг чирэгцээ. Mongolia has the most unbelievable. Дэлхий дээрх Монголын хамгийн том жирүүхий Монголын газар нутгаа хамгаалж ард түмэн байгальтайгаа зохицсон аж төрөх Монгол улсын ерөнхийлөгчийн зорилтыг бид дэмжиж байгаа. Энэхүү санаачлах нь Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаль хамгааллын ажлуудад урт хугацааны санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэлц өгөх тус улсын ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммед бин Заид Аль Няхантай уулзав. Уулзалтаар Монгол улс Арабын нэгдсэн Эмират улсын харилцааг өргөн хүрээтэй салбарт өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцож, Монгол улс Арабын нэгдсэн Эмират улс харилцсан визгүй болох санал жижиг байгуулав. Бүх төрлийн албан дипломатын энгийн паспорттай иргэд харилцан визгүй зорчгоор боллоо. За мэдээж хамгийн дөрөнд аялал жуулчлалууд бизнесийн салбарын бол өнгөлөлттэй зорчих юм боломжийг бүрдүүлж байгаа. Манай хоёр улс худалдаа, эдийн засаг, хүнс хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхай, боловсрол, зам тээврийн салбарт болон зөвлөлттэй тэмцэх чиглэлд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр тохиролцлоо. Нэг Монгол. Бид цахилгаан эрчим хүч, бензин, шатхуун, хоол хүнсээ дотооддоо 100% хангадаг болох ёстой. Энэ бол Монгол улсын ерөнхийлөгчийн дэвшүүлсэн бодлого. Тэгвэл Монгол улс түүхэндээ анхудаа хүнс үйлдвэрлэгчдэд 1.7 их найд төгрөгийн хөнгөлөлттэй зээл санхүүжилтийг олгож эхэлснээр хүнсний хувьсгал богино хугацаанд чамлахааргүй амжилтыг үзүүлээд байна. 2023 оны эцсийн байдлаар Монгол улс 175 мянган тонн төмс хурааж, 185 мянган тонн хүнсний ногоо хурааж авсан нь түүхэн дээд амжилт болсон юм. Хүнсний хувьсгал эрч хүчээ аван үргэлжилсэн. Хүнсний хувьсгал хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээр 2023 он хүнс үйлдвэрлэлийн шин сэргэлтийн эхлэлийг тавьсан түүхэн жил боллоо. ...2023 онд
Монгол улс хүнсийн ногооныхоо дотоодын хэрэгцээний 85%-ийг хангаж чадлаа. Үүнээс гадна махны экспортыг огцом нэмэгдүүлж 277 сая Америк долларын экспортын орлого олсон байна. Мөн манай улсын гаднаас авдаг хүнсний импорт 12%-аар буурч бид дотооддоо 120 сая Америк долларыг авч үлдэж чаджээ. Хүнсний хувьсгалт нэгдэцгээе. Хүнсний хувьсгалт нэгдэцгээе. Хүнсний хувьсгалт нэгдэцгээе. Үндэсний хувьсгал хөдөлгөөний хүрээнд 5-аас 6% хүүтэй 3-аас 5 жилийн хугацаатай бодлогын хөнгөлөлтөд зээл нийт 2000 гаруй иргэн аж ахуйн нэгж хамрагдаж 830 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгалын энэ нэг хөнгөлөлтөд зээл бол биднэрт бас их нэмэлт тус болж байгаа гэж үзэж байгаа. Энэ ажил мэдээ зогсож болохгүй. Яг энэ тухай цагт яг шаардлагатай байсан санхүүжилтийг олж авч чадсандаа бол бидний ажил бол маш их дэмжлэг болсон байдаг юм аа. Хүнсний үйлдвэрийн зорилготой тоног төхөөрөмжийг гайлын татвараас чөлөөлсөн энэ бодлого бол маш их оновчтой бодлого. Хүний хүчин зүтгэлээр энэ том зорилт бол амжилтанд хүрнэ. Ажлын байртай байх, ажилтай болгох энэ зөвхөн хүнсний тухай яриаггүй гэдгийг л би аягүй сайн онцлмоор. Хурдтай явж гин гэж ойлгож байгаа. Хүнс үйлдвэрлэгч иргэн аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн зээл 415.3 тэрбум төгрөг олгосон бол хөрөнгө оруулалтын зориулалтаар 414.2 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Үндэсний энэ хөдөлгөөн зарласан бол олон үйлдвэрүүдэд маш том дэмжлэг болсон. Мөн одоо үйлдвэрүүд олноороо бий болсон байгаа үйлдвэрүүд нь чадварчих, чанарчих одоо ийм боломжийг олгосон гэж бид харж байгаа. Гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлд 428 төрлийн тоног төхөөрөмж, импортын гайлын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлжээ. Хүнсний хувьсгал гэдэг энэ хөдөлгөөн маань одоо яг л энэнийг одоо хэрэгжүүлэх цаг нь болчихсон гэж үзэж байгаа. Энээс одоо бид нар их урам зориг авч цаашдаа болоод дотоодынхаа хэрэгцээг бүр хангах одоо ийм зарлалтыг одоо биднэрт бүр урам зориг өгсөн явдал маш их баяртай байна. Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний нэг том үр дүн нь баялаг бүтээгчид, төр засаг, эрдэмтэн судлаачид, банк санхүүгийн байгууллага гээд бүгдээрээ эвлэлд нь нэгдэж хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлсэн явдал юм аа. Хүнсний хувьсгал хөдөлгөөн үндэсний үйлдвэрлэгчдэд урам зориг өгч дараагийн зорилгодоо хүрэхээр эрч хүчтэй урагшилсаар байна. Эк Монгол. Монгол улсын нэр хүнд олон улсын тавцанд өссөөр байгаагийн бас нэгэн тод жишээг одоо хүргэх гэж байна. Хүн төрөлхтний шүүх буюу дэлхийн олон улсын эрүүгийн хэргийн шүүхэд Монгол шүүгч түүхэндээ анх удаа сонгогдсон ажиллаж эхэллээ. Энэхүү шүүхэд урд нь Аз твээс Япон, Солонгос гэсэн хоёр улсаас л хүн сонгогдож ажиллаж байсан бол Аз твийн 3 дахь хүн нь Монгол хүн болж сонгогдлоо. Унаймын шүүгчтэй олон улсын эрүүгийн шүүхэд геноцид, хүн төрөлхтний эсрэг дайны төрөмг ийллийн гэмтэргийг шүүн шийдвэрлэдэг байнгын ажиллагаатай байгууллага юм. 123 улс баталсан олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмд Монгол улс 2002 онд нэгдэн орсон түүхтэй. Шүүгч Эрдэнэбалс сүрэн нь Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотноо 2023 оны 12 дугаар сарын 4-өөс 14-ний өдрүүдэд болсон олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмд оролцогч талуудын ассамблеийн 22 дугаар чуулганы үеэр олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчдийн сонгуульд нэр дэвшин 114 улсаас 81 санал авч ялалт байгуулсан юм. Энэ удаагийн сонгуульд 13 улс өрсөлдснөөс эхний санал хураалтаар ялсан байна. I next invite Judge-elect Mr. Erdenebal Suren Damlin. I, Erdenebal Suren Damlin, solemnly undertake that I will
perform my duties and exercise my powers as a judge, International Criminal Court, honorably, faithfully, impartially, and conscientiously, and that I will respect the confidentiality of investigations and prosecutions and the secrecy of deliberations. Монгол улсын ерөнхийлөгч 2021 онд олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчид Монгол шүүгчийг нэр дэвшүүлэх санаачлаг гаргаж бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Содбаатраар ахлуулан байгуулж байлаа. Энэ ажил ийхүү амжилтанд хүрч дэлхийн тавцанд Монгол шүүгч ажиллаж эхлэв. За баяр хүргэе. Амжилт хүсье. За одоо манай улсын түүхэнд бас одоо жалтан үсгээр бичүүлэхээр одоо агуу сайхан үйл явдал болж байна гэж бодож байна. 2003 онд одоо олон улсын эрүүгийн шүүхийг одоо үүсгэн байгуулсан улсын нэг нь бол Монгол улс. Түүнээс хойш одоо ингээд 20 жилийнхэн босгон дээр одоо манай улсаас хамгийн анхны олон улсын эрүүгийн шүүгч төрж орж байна. За энэ бол одоо манай улсын нэр хүнд олон улсын тавцанд тэрхий яаж өсөж бэхжсэний бас их том баталгаа нутлаа гэж бодож байна. Дээр нь одоо манай шүүгч маань өөрийн бас одоо хувийн байдлыг эрдэм боловсрол мэдлэг чадвар одоо ажлын дадлаг туршлагад олон зүйл бас одоо давхар нөлөөлсөн. Энэ ажлын хэсэгт орж ажилласан нөхдүүдтэй одоо бүгдэнд нь талархал илэрхийлээд таны хэлсэн Монгол улсын гадаад нэр хүнд, оновчтой гадаад бодлогын үр дүнд за монголчууд бидний бас хамтын одоо ялт байлаа гэж хэлхийг хүсэж байна. За дэлхийн дахны улс төр эдийн засгийн нөхцөл байдал эдрээ төвөгтэй байгаа энэ цаг үед өндөр хариуцлагатай ёс зүйтэй ажиллаж өөрийн аав ээж бол Монгол улсынхаа нэрийг сайнаар дуудуулах ёстой гэдгийг бас ухамсарлаж байгаа. Зам мөрийг одоо олон улсаар чиглүүлж өглөө шүү дээ. Хамгийн анхныхан. Ястаа бас сайхан болгон зүйлтэйгээр олон сайхан шүүгчнээс одоо олон улсын төвшөнд манай шүүгчнэр орж ажилласаа байлаа гэж хүсэж байна. Тэгээд анхдагч нь байлаа. Олон улсын эрүүгийн шүүхэд анх удаа Монгол шүүгч сонгогдсон нь Монгол улсын гадаад бодлого идэвхтэй сайн явагдаж байгаагийн илрэл төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгээс манай улсад хүлээлгэж буй том итгэл найдвар. Одоо бидний жилжинхий эхэлж байгаа. Өөрөөр хэл олон улсын харилцаа буюу шудраг усны талбарт шудраг усны газрын зураг дээр манай Монгол улс яаж ажиллах вэ гэдэг асуудал эхэлж байна. Дээрээс нь Монгол улсын ерөнхийлөгч Ухааны хөрсөг нэг удаа хэлжсэн. Монгол улсын шүүгч олон улсын эрүүгийн шүүхэд сонгогдсноор 123 орноос 18 хүн сонгогддог. 9 жилийн хугацаатай нэг удаа дэлхийн асуудлыг шүүгчийн нэг нь Монгол улс байна гэдэг бол Монгол улсын нэр дэвшигч, Монгол улсын шүүгч байна гэдэг бол Монгол улс ямар үнэлэмж рүү орсон бэ гэдгийг өстө үгээр хэлэх аргагүй юм зүйл байна гэж хэлж байсан. Шүүгч Эрдэнэболсөрн нь Монгол улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимд 10 гаруй жил, эрүүгийн эрх зүй, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд 30 гаруй жил ажилласан өндөр туршлагатай шүүгч юм. Дэлхийн үйл хэргийг Монгол улсаа төлөөлөн дэнслэх эрхэм шүүгч танд амжилт хүсье. Нэг Монгол. Гадаадын мэрэгжилтнүүд Монгол хоньны ноосыг цагаан алт гэж нэрлэх болжээ. Харин бид жил бүр 9,000 тонн орчим хоньны ноосыг шатаахыг нь шатааж, гуу жалганд хаяхыг нь хайж үнгүйдүүлж байна. Ноос үнгүү шухуу шүү дээ. 1200 авт юм уу, 1000 авт юм уу тэгдэг юм ба шүү дээ. Ерөөс үнийг авахгүй шүү дээ. Тэгээл баг. Ноос үнгүү, нэхий үнгүү, шир үнгүү болохоор чи манч одоо яаж амьдрах вэ? Одоо адцаар юугаар нүдээс сар түр гэдэг юм хөдөө жалганд хайчих юм уу шүү асуу байх. Тэгвэл Монгол эрдэмтэд хоньны ноосоор органик бордоо хийх аргыг нээж үйлдвэрлэлд нэвтрүүлэн Америк, Герман зэрэг орнуудад экспортлж эхлээд хэдэн жилийн үрийг үзэж байна. Тэгвэл нөгөө талдаа бид жил болгон 170 сая Америк доллартай тэнцвүүц хэмжээний химийн болон органик бордоог гаднаас худалдаж авдаг. Бүр байхгүй л болчлаа, өнгөө болчлаа одоо арьс ерөөсөө
Хоньны нэх юм их бол тэгэл хогийн жалгарууд явдаг боллоо шүү дээ. Тэгэхээр малчин биднэрийн юм л ерөөсөө үндгүү үн цэнэгүй юу болцсон. Энэ байдлыг халж малчтын гар дээрээс хаягдаад байгаа хоньны ноосыг худалдан авч малчтад орлого нэмэгдүүлэхийн зэрэгцээ. Химийн бус органик бордоог хоньны ноосоор үйлдвэрлэж, үйлдвэрлэлтэд нэвтрүүлж, үүнийг жинхэнэ утгаар нь эдийн засгийн эргэлтэнд оруулж, Монгол хоньны ноосоо цагаан алт болгох боломж бидэнд байсан. Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал хөдөлгөөний үргэлжил нь хөнгөн үйлдвэрүүдийг сэргээх бодлого юм. Үүний зөвхөн нэг жишээ нь ноосны үйлдвэрүүдийг эрчимжүүлэх асуудал. 30 гаруй сая хоньтой Монгол улс жилдээ 36 мянган тонн ноос ашиглаж байна. Ер нь бол Монгол улсад 45 мянган тонн ноосны боломж байдаг байхгүй. Тэрнээс 9 мянган тонн жил болгон хаягддаг. Нэгдүгээр үйлдвэрлэл ашигладаг, хоёрдугаарт нь малчид ярихгүй байгаа. Ярихгүй байгаа нь бас малчтын буруу биш. Яагаад тэгэхээр тэд нар маань өнөөдөр гар хайж ашиглаад байгаа байхгүй. Гар хайчаар өдөрт малчин бол 30-аас 40 хонь гаргадаг. Гэтэл өнөөдөр дэлхийд нэг хүн цагт 8 цагт 700 хонь гаргаж байна. Ladies and gentlemen, touring Hillison in the house. Long road time. Brett Roberts is here as well. Олон улсад нэг хэрэгч гэдэг чинь одоо спорт болсон байгаа байхгүй. 2 жил тэмдэглэгээ авраг болдог. Жил болгон одоо тэмцээн болдог. Бид нар энэ жил одоо 10 залуу бас энэ голден ширгээ тэмцээнд оруулсан. Хоньны ноосоор органик бордоо хийж байгаа ийм үйлдвэр байгаа. Ялангуяа хүн амаа эрүүл хүнсээр хангахад одоо манай хоньны ноос нь бордоо бараг сойрно гэж хэлж байна. Тэгэхээр энэ бүгдээ ингээд дандаа дотоодоо бид нар ингээд нийлүүлээд ингээд нэг нэгнтэй оршоод ингээд ажиллах маш нөөц болцоо байна л гэж. Цаашид хөнгөн үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүд технологийн үйлдвэр оруулж ирэв. Тухайн технологи нутагчдал буюу эхний 5 жил тоног төхөөрөмжийн татвараас чөлөөлж хөнгөлөх төрийн худалдан авалтанд хамруулах зэрэгээр дэмжихээр төлөвлөд байна. Энэ Монголын хаягдж байгаа энэ хоньны ноосыг хэдүүлээ яаж энэ цагаан алтыг алтуулах вэ гэдэг асуудлыг энэ одоо энэ жил хэдүүлээ энэ зөөл тавьд үзүүлсэн. Ямарчтаас оролцож байгаа тийм. Технологийн үйлдвэрүүдийг орж ирэхэд технологи нутагчдал буюу эхний 5 жил үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдээр одоо гайлын татвараас нь бүрэн чөлөөлж байгаа. За мөн орлогын албан татвараас нь мөн тодорхой хэмжээний хөнгөлт үзүүлж байгаа. Хөнгөн үйлдвэрийн салбарт шатаар алсан дэмжлэг үзүүлж байна. Тухайлбал өнгөрсөн онд 20 гаруй мянган малчинд 6 тэрбум гаруй төгрөгийн ноосны урамшуулал олгосон. 2024 онд ноосны урамшуулал 23 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэв байна. Хоньны ноосны эдлэгээ ноолрог бодоход хамаагүй илүү байдаг. Хоньны ноосны зах зээл бол өөрөө их өргөн хэрэглэнэ. Одоо дотооддоо бол хевс илүү хийлж байна тийм ээ. Яг энэ хувцас үйлдвэрлэл, даавуу үйлдвэрлэл бол маш бага хэмжээнд хийж байгаа. Тэгэхээр түүхийд бол хүндрэл бол бид нарт ерөөсөө байхгүй. Монгол улсын ерөнхийлөгч ухнагийн хүрэл суух Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин 2023 оны 10 дугаар сард бүгд найрамд Хятад улсын Бээжин хотноо уулзах үеэр Монгол улсаас Оросын холбооны улсад нийлүүлж буй махан бүтээгдэхүүн, ноос ноолур, арьс, шир зэрэг ээж ахуйн бараа бүтээгдэхүүнд ноогдуулж буй татварын хэмжээг бууруулах асуудлыг засгийн газар хоорондын комиссийн ээлжид хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр тохиролцсон юм. Оросын холбооны улстай сүүлийн 30 жил ярилцсан хуралдааны татварыг бууруулах асуудлыг хоёр улсын төрийн тэргүүн хэлэлцэж шийдвэрлэхээр тохиролцсон. Тэгвэл энэ асуудал одоо хэрэгжих замдаа эргэлт буцалтгүй ороод байна. Махан бүтээгдэхүүн, арьс ширээр хийсэн бүтээгдэхүүн, ноос ноолураар хийсэн бүтээгдэхүүн гээд 3 бүлэг бараа бүтээгдэхүүний 375 нэр төрлийн барааг Оросын холбооны улсын зах зээл рүү импортын татваргүй хэмжээний хязгаарлалтгүйгээр гарах энэ хэлцээрийг хийж дуусгаад байна. Хэлэлцээрийг хоёр талдаа баталгаажуулснаар 2025 оноос эхлэн хэрэгжүүлж эхлэхээр ажиллаж байгаамаа. Эк Монгол. Монгол улсын өнцөг булан бүрээс шилдэг оюутнуудаа шигшин дэлхийн боловсрол эзэмшүүлэхээр гадаадын улс орнууд руу илгээж эхлээд 2 жилийн хугацаа өнгөрөөд байна. Ерөнхийлөгчийн илгээлт 2100 тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 516 хүүхэд Америк нэгдсэн улс, Герман, Их Британи, Франц, Чех, Польш, Орос,
Хятад, Унгар, Вьетнам зэрэг дэлхийн шилдэг 16 их дээд сургуульд суралцж байна. Тэд суралцж эх орондоо ирээд, сумандаа ирээд шинэ хөгжлийн, шинэ зууны тесрэлтийг авчрах болно. Мөсөөс адруу хүн залхтал анхудаа мэдчихсэн байхгүй юу? Тэгэд ингээд амар паниктаа. Тэгэд би бүр ингээд яг эхлээд бол цагдаагаас залууж ингэж явсан адруу. Тийм бүр ингээд амар ингээд шууд хаал дөрвөн 3 дугаар хорооны амгалангийн анууч мөн үү гэж шууд миний эргээсийн дугаарыг хэлээд би тэгэл ингээд амар гайхаад хэрэг хийчлөө яачлаа гэж бодоод тэгсэн чинь ерөнхийлөгчийн тэтгэлэг тэнцэн байна гээл. Би тэр өдөр бүр амар уйлжсэн. Амьдралдаа уйлж байгаа өөр уйлжсэн анхаа. Тэгээ аавруу залаад хэлсэн чи бүр бас яг ажил дээр өрөөнд ороод байсан гэсэн. Төрийн ордонд одоо ингээд оюунлаг Монголын ирээдүйн болсон одоо сурагчдтай, тэ шилдэг сурагчдтай зориулж ингээд тоглохоор их хүрэлцүүлсэн байна. Хүүхдүүд маань сургууль саялд явж байна да тийм чухал төрүүлж байна. Явуулсан хүүхдүүд манаас одоо хүмүүж сурах сайтай байна. Сайн сурч юм гэж одоо элчин сайдын яамнуудаас бас нотор хэлж байгаа зарим элчин сайдуудаас бас ярьж байгаа. Ойлгоогүй юм байгаа юу? За арга хэмжээ яг цагаар 10 минутын дээр 10 цагаас тийм. Амар их сандарж гин, бас догдолж гин. Гэртээ кол хийгээжсэн залгсан. Уцаар залгаал үлдсэн. Цөө хийжсэн. Асамена баярлаа. Нагшийн тоглох гэж байна. Баярлалаа. За. За өнөөдөр аль улс руу явах вэ? Би одоо Австрал улсад байна. Хол улсад. Надад гэх юм шүү дээ. Герман улсад байгаа. Хоёлаа зүрх зам даргаад зураг дараад байна. За окей. Америк явна. Хол явах юм байна. Ангид хичээж үү заа юу? За. Цагааг. Нарны файл олсроо явах. Би шансраа. Сайн байна. За тийм. Шаны энэ яснаа би. Сайн. Усыг харнаад шанаар хангаж чадсан мундаг юм байна. Сайн. Баярлалаа. Баярлалаа. За манай хамгийн баг дүүг юу хөхт. Яав ээж нь малч. Их баярлж байна маш. Нөөс хаяа хоо. Боломжтой. За. Чи хаяа хоо. Чех сайн байна. Нөөс хаяа хоо. Франц. Стай гоё шүү. Янз их гоё баярлж байна та. Аавас өөрөнгө мөрдөөс ирээд. Тэтгэлэг таарснаа мэдээд үнээр их баярлсан. Уусаа яаштай бэлдэж явахдаа хүртэл ороосаа гэж үнээр их бодож байсан. Маш том боломж авсан танд талархаж байна. За их баярлалаа. Ангид тэр боломжийг одоо бүрэн дүр ашиглаж заа юу. Сайн сурах юм байна. Улс оронд тулгамдж байгаа олон асуудлуудыг өргөс авч байгаа мэт нэг дор шийдэх боломжгүй. Гэхдээ бид бүхэнд болж бүтэж байгаа гэрэл гэгээтэй сайн сайхан мэдээллүүд ч бас байсаар байна. Бид алхам алхмаар хамтдаа урагшилсаар байх болно. Яагаад гэвэл бид нэг их оронтой нэг монголчууд. Нэг монгол хөтөлбөр энд хүрээд өндөрлөж байна.